За энэ бол орчин үед улам ингээ хөгжөөд Улаанбаатар хотоогоо хавсраад энэ яг ингээд улсын наадам төгсөөд тэгээд дараа нь 8 сард аялал жуулчид маш их хэрэг ирдэг юм үе. Энэ үед нь үзүүлэх харуулах юм байхгүй. Тийм учраас бас одоо энэ засаг төр талаас аялал жуулчлалын талаас бодолцоод ингээд андаа авсраад ингээд тэр олон жуулчдыг одоо нэг үзүүлэх юмтай байлгах. Шашны талаас бол сүсгтэн олондоо энэ гүрэм заслыг хийгээд энэ нэг жилийн бүтэн одоо заслыг хийж байгаа. Тэр том гүрэм хийж байгаа. Тэр хөдөлгөөн Жожин Номосхотой залж ирээд тэрний омог буюу аржил гэдгийг үүсгээд тэгээд ингээд одоо тэр гэрээ шашин шүтлэгтэндээ харуулж байгаа. Нөгөө талаар нь бол бас одоо энэ дээр бол лам нар олон газрын лам нар хурж ирж биеиндээ туршлага асуудалдаг. Яаж хөгжид дэвшилж чажин яаж энэ хамгийн сайхан дуутай, хамгийн сайхан жоор хэлцэж байгаа гүн ухаантай, хамгийн сайхан хуц сэргэлээ өмссөн, хамгийн сайхан бүжиглж байгаа тэр одоо хамгийн сайхан хөгжим дарж байгаа тэрнийга дуурайж ингэж шашин нийтээрээ зэрэг босч ирэх ийм чотго байж байгаа. Ийм учраас бол энэ даншиг наадам гэдэг бол их гайхамшигтай болдог. Ингээд энэ дээрээ хуучин уламжлалаа нэмээд бүх барилддаг. Энэ бүхийг бол Монголын ард түмэн их үнэлдэг. Ягаад гэвэл ямар ч амлалт байхгүй суглагаар явждаг. Бүх даваанууд нь суглагаар явдаг. Ёстой нэг 90 одоо шандас үзсэн юм наадам болдог. Тэгээд учраас бол хамгийн шударга наадам бол даншиг наадам болдог гэж энэ өгчүүд их үнэлдэг юм. Ингээд ордон мөр барилдаад ингээд хажуугаар нь бол бас одоо тэр туристүүд болоод энэ зүүн амарч байгаа монголчуудаа зориулаад олон янзын шоу, хөтөлбөрүүд тэгээд ингээд Монгол дээл тэрүүтээ Монголын үндэснийхэн өв соёлыг харуулсан үзмөрүүд гэдэг. Тэгээ бас одоо тэнд бол ингээд дуу хоор явагдах оранж одоо залуучууд тарцсан шоу тэргүүтээ ингээд энэ зуны 8 сарын одоо үед ирж байгаа жуулчин туристүүд тэгээд монголчуудаа зориулаад ийм сайхан наадам хийдэг болж байгаа. Энд одоо ард олон нийтээр үзэж сонирхож одоо шүтлэгтэй нэгэн тэр одоо цамдаан очиж тэр жилийнхаа гүрэм заслыг хийлгээд ингээд одоо наадмаа үзье гэж очсон нь бол аль өөрийнхөө сонголтоор наадмаа үзээд ингэдэг ийм нэг сайхан баяр болоод байгаа юм да.